Монгол Улсын засгийн газар 2016 оны хэрэглэгчийн жил болгон зарлаж, аж үйлдвэрийн яам дотоодын үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих болсон. За үйлдвэрлэл эрхлэгчид ч үүнийг таатай хүлээн авч байгаа юм а. Монголын үйлдвэрлэгчдийн борлуулалт нэмэгснээр бизнесээ өргөжүүлэх таатай нөхцөл бүрдэнд хэмээн үзэж байгаа. Ингэж 2016 онд төрийн бас байгууллага үйлдвэрлэгчид нэгэн зорилгын дор хамтран ажиллахаар боллоо. Бид бол хийж бүтээж чадчихээн, хийж бүтээх гэсэн чин хүсэл ирмэлзэл их байна. Гэтэл бидний борлуулалт маш буу байна гэдэг маш том асуудал байгаа. Гэтэл энэ жил 2016 он гарангууд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Монголд үйлдвэрлэн миний хэрэглээ гэдэг уриалгыг Монгол орон дээр нэвтрүүлээд явж байгаа. Яг энэ цаг үед ерөнхийлөгч болон аж үйлдвэрийн яам маань хамтарсан үндэсний үйлдвэрлэлийн боловсролыг дэмжих талаар зөвлөгөөний хийлээ. Энэ дээр маш олон яамдын сайд нар санамж хүч гарын үсэг зурж байна. Үндэсний үйлдвэрлэлийнхаа бараа бүтээгдэхүүнийг бид худалдан авнаа. Яагаад гэвэл төр өөрөө маш том худалдан авагч. Дээр нь төрийн өмчит том компаниуд маань бид бас үндэсний үйлдвэрлэлийнхаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авна гэдгээ амлалаа. Үйлдвэрлэгчдэд дэмжих аянд аймаг дүүргүүд нэгдэж байгаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 2015 онд гаргасан уриалгыг Дорноговь, Дундговь, Ховд аймагуд дэмжиж 2016 оныг баялаг бүтээгчийн жил болгон зарлаж байгаа бол Баянгол дүүрэг мөн уриалгад нэгджээ. Гэхдээ уриалга хоосон лооцсон биш бодит байдал. Энэ уриалгын дор төрийн бус байгууллага үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг санаа, нэг бодлын илэрхийлэл байх болно гэдгийг онцоллоо. Бид баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид энэ сайхан боломжийг ашиглаж өөрсдөө чанар стандартын шаардлагаан гэсэн бичиг баримт бүрдүүлээд бүтээгдэхүүнээ төрийн худалдан авалтанд, аймагуудын худалдан авалтанд өргөнөөр оролцуулах ийм сайхан боломж нэгдэж байна. Баялаг бүтээгчтэй холбоо 1 сарын 1-ээс эхлэн Монголд үйлдвэрлэв миний хэрэглээ уриалгаа хэрэгжүүлж энэ хүрээнд засгийн газрын бүх яамд төрийн байгууллагууд уриалгаа хүргэж эхэлсэн. Мөн холбооны зүгээс 2016 онд хэрэглэгчтэй хандсан олон арга хэмжээг зохион байгуулна гэлээ.